За бүгдээрээ сайн уу. Тэгээд жүжигчин Бямсран хүнзэн гүн байна. Тэгээд одоо бид гажуудал киног үзээд кинон дээр реакшн хийж байна. План нэг юм фиш ай шиг юм тий. Түрүүн талтай юу тий. Зураг авалт өнгөнд төтөй гоё тий. Өнгөн амар гоё юм. Гадаад кино шиг тий. Сумын төвийнхнээ бараг тэр чигээр марцалсан байж. Юу 20 хүн гэж аах. Энэ хөдөлгөөнүүд амар гоё юм тий. Яг ийм жүжигчнийхаа үйлдэлтэй ингэж зурж яваад байгаа нь амар үзүүш тий. За тэгэхээр малсан да. За алаагүй хаа. Ийм үдэн дээр нь л алах. Одоо зүгээр ийм яргалууд явагдаж байгаа. Гаргаж ирсэн юм шүү. Тийм шүү дээ. Йоо. Ядчих нөгөө цаг нь боллоо. Гэтэ хизээж хөхгүй л ахгүй юу? Тэ 20 тэрбум төгрөг штэ. За 2-ыг алцсан 18 тэрбум төгрөг штэ. 18 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ? Үгүй энэ ямар учиртай яг яагаад ингэж барьцаалаад зөвхөн мөнгөний төлөө юм яасан юм. 20 тэрбум гэдэг чинь амар их мөнгө байгаа шүү дээ. Тэ цаг тутамд штэ бүр. Өдөрт нэг байсан бол бас тэ. Наануу цаануу яриа хөөрөө. Тэгтэл хэцүүчлээ. Гэхдээ хүчрэхгүй байж штэ. Хүчрэхгүй байгаад байгаа штэ. Ямар юм ойлгохгүй юм бэ? Тэ. Хүн өөрөө яг зовлон таагч биш ээ. Үлээ. Зовлон тулж ирж яг мэддэг гэдэг шиг. Харахгүй болохоор тэг мэдэхгүй л дээ. Хүчлэл юм шиг. Хүүрхий төпөн зэвсэг юу лээ? Яана. Яг уу. Зөөд. Оо байгаа маань. Гүй бүр юм хуучин юм байгаа юм шүү. Би юу яг 200 метрт бол тархуны адилхан. Тэгсэн чи энэ бүгдийг хийж авах навчаагч юу яах вэ? Зохион байгуулагч нь. За яриач дugгүй. Тийм навчаагч юусэн. Айхгүй байгаа юм шиг харагдаад тах юм. Таньдаг хүн юм шиг. Харин энэ сумын төвд болж байгаа юм шиг нэлээд сумын төв дотроос Юу ч тий. Юу ч сумын төвийн хүн юм бодож болж байдیں۔ за бараг 10 тэрбумыг л өгөхөр боллоо. 10 цагийн дараа. Цаг тутамд нэг гэжээд яаж шууд 3 хүн өсрүүлээд алчих юм бэ? 3 цаг өнгөрцөлөх. Яасан. Гэтэ өөртөө гар болохоор тэр тойргоос бүр бүсэнд олоочихгүй л гэдэг үстэй. 20 хүний амнаас арилж байна. Үнэн баг. Чиний өмхий нэрхүүд удаа босож яадлаа. Би шалаараа бодчих. Чи тийм зүрхий бол нааш нэмэгдэж явуулаад нэг бүр бүгдээ давтчихаач. Тэнд чиний нэрхүүд үнэтэй тэнгис мандж байхад энэ хүмүүсийн амнаас үнгүй шороод болох тийм үү? Тийм бол ихтгэн хэлчих. Наад зурагтаад байгаа ажил амьдралтай чи самраач. Хэрвээ тэгүүлгүй гэж бодчих. Тэгэл бах те. Дээрээс нь яг ингэж тарамтлал. Ийм хүн зүгээр. Ингэж эсрэгүүцэх үү? Тэ. Бүгд л өмдөнд л орхолох л те. Яг энэ хоёрыг үзэхэр нэг маскын нэг дээр үе юм хошин шиг өдөө штэ. Заанах цагдаа те. Ирүүлжүүлэх гэсэн чинь юм шүү. Тэр бодогдоод байна. Бүгдийн таньжидаг. Тэгэж те. Сумын төв дотор тэгэж бүгд бийг нэг харагдаж штэ. Тэг мэддэг хүнийхэн 5 хүн юм ялгуулчаад байна гэдээ. Чатар чимгээ гурлийн мядаг барааны бүзма дуулдаг шатар уйлдаг нараа. Йоо. Тэгэд Энэ энэ бол төсөөлөхгүй ш те. фактор нь амар гоё яваад. Дөрөв сайн яаш те. Тийм тэгээд энэ арын декорац нь Сумын төвд ийм хөл болтоо. үгүй тийм нэг юм ганган магаас тэг үзгээд. Мохоо вэ. Энэ ихнэрэн дургаж байгаа юм зү. Бид одоо яахан гарч чадахгүй шүү дээ. Одоо яг энэ бүр яг энэ кинонд болж байгаа юм. Саяхан энэ фэйсбүүкээр яваад байгаа юм. Интернет яг таарад байгаа. Ямар? Тэгэл эмнэлэг рүүгээ явж байгаа замдаа ингээл төрөөл жолооч нь их барьж аваад ингээл. Яг гарсан асуудлуудыг яасан шиг байна. Шингээсэн. Бас хүн чанартай алуурчин бахна. Тэр Монгол хүн байна. Йоо. Энэ юу хийдэг хүн юм бэ? Шууд ингээ ойлчих юм. Тогооч шиг харагдаж байна. Чиний толгой бас Гэтэ яг үнэн байхгүй үү те ингээл
тэтгэврт гартлаа амар ажиллаалаа тэгэл тэтгэвртээ гараал тэгэл Монголын дундаж насалт хийдэг л дээ. 60 одоо даал болчихно. Оо аргагүй л юм л та тэгвэл. Болж байгаа бүх болж бүтггүй үйл явдлуудыг бүгдийг шингээсэн байна те. Амар их гомдол одоо амар их юм. Бэж яа. Хүн гэхдээ ингээд өөрийгөө дүүжлэхээр ингээд хүзүүнөрт болчдөг гэж мэдв. Ингээд сунаад саяны хүзүү тгийг байна да. Тийм амар өөнтөгч үздэг те. Гэхдээ энэ бүр яг ийм Монголын арт иргэдийн яг л төлөөлөл байгаас те бүр энэ баяраа гэдэг дүр. Гэхдээ одоо яг ийм хотынхан эсрэг дүр давайд шаа манай тал юм шиг санагдчихна. Хүн алсан ч гэсэн. Яг нэг юм зовлонгийн мэдээ те ингээд алсан хүмүүсийн яг хараагүй болохоор дүрийг яг мэдгүй болохоор яг давайд шаа манай тал юм шиг хотынх одоо энэ цаг ирж байгаа цагдаа нар эсрэг тал юм шиг санагдаад би яах юм? Манай тал танаа тал. Одоо энэ тэгээд мэдээлэл энэ нөгөө яриад байсан ах уу? Магадгүй. Би энд хэнтэй ирж байгаа үлээ. Би дараагийн зөвлөх. Дараг чамааг гар тахуу. хамтарч ажиллаж болморыг хайдаахан залуу байдлыг хэсэг хэмэлжэл. Үс. Төрөх бол. Сувлэгч хийсэн гэсэн чинь санаа зовлохгүй. Тийм. Хөөе навчаач хийсэн би. Буцаагаас оруулна гэдэгцээ оролцсон юм шиг. Ийм ч чамруу буцаж орно тэгээд яагаад вэ? Тэгтээ төрсөн. Ойлгдгүй хасагдаж. Амгүй. Гэхдээ ойлгохгүй бол ойлгох арга хэмжээ авдаг штэ. Тийм хүн ч мэдгүй штэ. Их баригч биш юм чам. Хийлгүй штэ тий. Мартсан биш. Ой, запусти. Гонигтай л. Үдсний дараа нэг яг сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн ингээд бидний сэтгэлийг сэртгийлсэн нэг үйл явдлууд байсан шүү дээ. Яг тэдрээ бүгдийг ингээд нэг нэгээр нь багаар зүгээр яг тэр хэрэг гэж байгаа юм шиг биш юм мөртлөө үйл явдалтай ингээд шингээсэн нь энэ дээр гарч байгаа бүх үйл явдал амьдрал дээр болсон баггүй. Тийм. Гэтэ яг ингээд энэ гажуудл гээд киноны дөрөв алган нь нэг юм манай улсын нэг одоо юмыг төлөөлөд байгаа. Багш байна, нэмч байна. Тэгээд ингээд тий. Бүх дөрүүд нь тэгэл яг ийм хөдөө хотын контраст гаргаснаас айгу гоё ийм чимэг болсон юм шиг санагдлаа надад л. Тийм планууд нь нөө жүжигчнийхаа хөдөлгөөнтэй ингэсэн солилцсон ийм камерын хөдөлгөөнтэй болохоор тэр нь амар юм үзүү штэ. Сая Баатар ах ч болохоор өөрөө найруулад зураг авсан юм байсан бол найруулагч нь бол Баатар ах байсан штэ. Тэнгүүт өөрөө найруулад өөрөө зураг. Тэгэхээр энэ бол өөрөө нэлээд бодож байгаа л хэлсэн л байна. Яг өөрийн нэг угаасаа эмзэглэж явдаг сэдвээ уран бүтээлээр ингэж гаргадаг штэ. Тийм болохоор гэтээ хүн болгон яг энэ талаар боддог, энэ талаар ингээд мэддэг штэ. Хэлмээр санагддаг ч гэсэн яг ингэж зориг гаргаад энэгээр ингээд зохиол бичээд тэрийг найруулад ингээд бүтээл болгоод гаргаж ийн гэдэг чинь өөрөө амар асар том зориг байгаа байхгүй тий. Жүжигчдийн юм застав нэг гоё л тий. Нэг юм бидний бүгд мэддэг жүжигчд хэрнээ бүгдээрээ юм өөр харагдаад байгаа, өөр болсон. Гар тахыг бас ойр таараагүй. Яг сонирм байна тий. Тий. Нэг гэр гээд кинонд байгаа тий. Штэ. Тэрнгээр нь амар сайн мэддэг. Тэгээд за. Тэг айгүй имзэг болчих. Ерөөсөө ингээд инээ чанаад гоё сэтгэлээ хэлж чадахгүй нэг юм гунигтай л. Угаасаа тэгэл үйл явдал бүх юм ийм зүйл рүү авчиж байгаа юм шүү дээ. Бүгдээрээ бас энэ киног үзээсэй тий гэж хүсэж байна. Тэгээд ер нь энэ кино тэгээд одоо фестивал бас явсан гэсэн. Явсан уу? Тэгвэл
Тий. Тэгээд бас нэг нэлээд шагнал авсан гэж сонссон шүү. Тэгээд тийм болохоор ер нь бол дээшигээ хамгийн гол нь тэгээд энэ кино манаас яаж хүлээж авт юм бол те дээшигээ хүмүүсд үздэг л байлгүй дээ бодвол. тэгтээ шууд iPad-д орсон бэл. Уг нь ингээд өргөн дэлгэцээр үзвэл бас яг ийм киног яг өргөн дэлгэцээр үзээд яг ингээд бүх үйл явдал нь тийм хөтлөгдөөд ингэж үзэхээр аюу гоё идэг штэ. Тэгээд ер нь бол яг ингээд анхаарлаа төвлөрүүлээд яг ингээд яг зөвхөн энэ кинонд бүх юмаа зориулаад үзсэн болохоор надад аюу сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ киног хийсэн уран бүтээлчд нь бас баярлаа. Бас тийм баяр үргээ. Баяр үргээ баярлаа гэж хэлмээр энэ арт иргэдийнхаа өмнөөс. За.